Монгол Улсын гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам 2025 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжигчил хэмээн зарлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт амьдралын чанарыг дээшлүүлэх нь нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой. Бичил үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчээс жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгч төсөл нь өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдыг дэмжин тэднийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болгох зорилготой. Энэ төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний үүсгэн байгуулсан аж ахуй нэгжид зориулагдана. Төрөөс энэ төсөлд 3 үндсэн чиглэлээр бодит дэмжлэг үзүүлнэ. Нэгдүгээрт санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлтөө зээл, бага хүүтэй урт хугацаатай зээл олгож бизнесээ өргөжүүлэх боломжийг бий болгоно. Буцалтгүй тусламж, бизнес эхлүүлэх, тоног төхөөрөмж авах, сургалтанд хамрагдахад зориулж буцалтгүй санхүүгийн тусламж үзүүлнэ. Хоёрдугаарт зах зээлийн боломжийг нэмэгдүүлэх. Төрийн бодлогоор худалдан авалтыг дэмжиж бүтээгдэхүүнийг зах зээлд гаргана. Онлайн болон офлайн худалдааны сувгууд үзэгсэлэн худалдаагаар дамжуулан борлуулалтын орчин боломжийг өргөжүүлнэ. Гуравдугаарт хүртээмжтэй орчныг бүрдүүлэх. Дэд бүтэц үйлдвэрлэл үйлчлэгээний орчныг хүртээмжтэй, тохиромжтой болгоно. Тоног төхөөрөмж, тусгай тоног төхөөрөмж хэрэгслийг суйрлуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Хувийн хэвшлийн оролцоо. Хувийн хэвшлийн байгууллагууд дараах байдлаар оролцсон. Татврын хөнгөлөлт. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авбал татврын дэмжлэг эдлэнэ. Нийгмийн хариуцлага. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нь компани соёлыг сайжруулж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх бодит алхам болно. Хүлээгдэж буй үр дүн. Энэ төсөл хэрэгжснээр бид дараах үр дүнд хүрнэ гэж харж байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлого, амжиргааны түвшин дээшлэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо сайжирч, нийгэмд эерэг хандлага төлөвшөлнө. Төр, хувийн хэвшил, иргэн, гурван талын хамтын ажиллагаа бэхжин нийгмийн хөгжлийн шин загвар бий болно. Төр, хувийн хэвшлийн харилцан бодит түншил нь хөдөлмөрийн таатай орчин бүрдүүлж хөгжлийн гарцыг бий болгоно. Таач бас энэ эерэг өөрчлөлтийн нэг хэсэг болоорой. Бичил үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчээс жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгч төслийг хамтдаа хэрэгжүүлье.